зарим үе зайлшгүй тусламж хэрэгтэй болоод байгаа. Одоо ингээд цаг хугацааны өрнөлөөр маш олон зүйлүүд ингээд ийш тийшээ ингээд цацагдсан байх шүү дээ. Боломжит бүх хувилбараар ингээд явцсан. Эндээс нь анзаараад дахиад ирээдүйг бэлтгэх гээд байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр бүх тойрных нь хувьд эргэлдэж байх хэрэгтэй зүйл өрнөл дээр ингээд олон салаад байна. Зөв арга олохгүй. Тэнгүүд яг өнгөрсөн лөө жоохон дурсамжтай илгээгээд шин замыг бэлдэж болно гэсэн санаа юм. Тэгэхээр та нар бол маш олон замбраагүй зүйлсээс одоо л нэг ингэж хэмдэ орж байгаа. Бас нэг хэсэг байж болно гэсэн санаа юм. Оо за. Арай нэг төгс хэлбэр юм. Төгсөж. Өрнөөл явж байгаа л төгс гэсэн. Өрнөхгүй зогсоод сүрл болоод дуустдаг ч юм уу. Тийм юм хэд болсон ч байж болно шүү дээ. Тэр зүйл тэгээ байх болно. Тийм болохоор тийш илгээхдэггүй. Тэгэхээр ирээдүгч нэгээс нь хар зүвдлээ, мөснийч хар зүвдлээ гэж чинь салаалаад байгаа юм байна шүү дээ. Хөдөлжил байл болж л байна гэсэн юм байна шүү дээ. Ажлаа сайж ийн гэсэн. Тийм байна. Гэтэ бол ирээд бол үнэхээр гоё юм билээ шүү. Шинжлэх ухааны технологи юм шиг. Тэгэхээр та нар Тэнгэр бурхныхаа зүгээр л нэг эрчмийн дамжуулдаг боолууд байж болно гэсэн үг. Тийм л. Та нарын сүнсийг илгээсэн та нарыг дамжуулж явуулсараад өөртөө асар их шингээж аваад дахиад хэлгээд. Тийм байна. Аал ингээ аал хурааж аваад дахиад хэлгээл явуул. Ерөөсөө тэр зүйл та нарыг тоглож байна шүү дээ. Байхaltaй биш гэж өгчлээ. Гэхдээ энийг хэн ч эсрэг үзэж чадахгүй. Ягаад гэвэл түүний зохиосон дүрм учраас дүрмийн дагуу явна. Тэр нь хий юм бол гэхгүй. Тийм. Гэтэл өвгөд бид ч бас тийм байж болно гэсэн үг. Бас тэдэнд эс чадлаасаа өгдөг. Тэд ч бас тэд хүлээж аваад дахиад үүрэг даалгавар өгдөг ч юм уу. Тэгвчээж онгод ингэ тэг гэж тушаадаг ч юм уу. За гэсэн нөгөө удирдаад байсан нөхөр нь бас өөр газрын нэг хэрэгсэл. Тэр шиг бас маш олон байвал яах вэ? Тэр чи амар олон нарны ангууд шиг юм биш үү тийм ингээд Өөр хамгийн дээд өдөртөг чинь Тэр болгоноо дээд гэдгээ мэдэх боломжгүй байна гэсэн үг юм. Монголч бас мэдэх боломжгүй байгаа. Өөртөө бол бүх юутайгаа тэрийг дамжиж байж дээшээ явж байж л байна. Жишээд бол онгодуудыг дэм мэддэгтэй адилхан. Өөр дээшээ өөрсдийнхөө дээрс ийм доор газар бүр дээрээс ингэж бууж ирж яах юм. тийм. Дэмий ажил буцах гэж буу ажил. нэг шатаар л буух юм шүү. би чи хүн болж би буцаад нэг шатаар л буу. буцаад би ганц стуулж төрмөөргүй шүү дээ. Нэм бактери болж. Магадгүй тэр дээд эстэй бол та нар юу болох вэ шүү дээ. Тэдний хувьд бол зүгээр л Бус. сэмэх цорхоо юм уу? Юу гэмээр нэг тиймэрхүү юм байгаа да. Тийм тийм шимэгчтэй арайсан ч болж шүү дээ бид чи. Сэмэх цорхоо буус одоо юу гэдэг ис юм. Энэ шимэгчтэй л ойрхон төрөн шүү дээ. Бид чи Хомсны хийс ч юм уу? Юу гэмээр. Бага тэр гоё. Эсвис болё. Хомсдэр болоо. Нэс гэж яг хэлсэн чи юм уу? Ядсан юм бактери ч юм тий. Ашигтай хомсны Ашигтай бактери ч юм тий нэр. бактери нэг ашигтай болоо. Гэтэ бид нар бол одоо жишээ биеэрээ бодоход одоо миний биднийг бактериалаа гэхэд би тэрний хувьд бүр амар том санагдаж байна шүү дээ. Тийм л юм байна. Петр бактериуд нь амар олон юм. Ярактер үүсгэж Бид гомж гаргадаг бол яг уу. Цолмоо дурака надад тоолт хижээлэг үчи гэдэг. Хомсыг авчихсан тэгэл болоо. Гаргацл байгаа хөрхий тэгээд би сонсохгүй шүү. Би ингэ нугаа. Тий. Нугаагаа тарилахгүй хомсоо огтлол авчих шүү дээ. Одоо тийм л гэж ойлголт юм байна. Эсвэл нэг ширхэг юм шар ус. Нэрийн илүү ургаад нэг сөөгээд харлаад байл яах вэ? Ингээл зулгаач нь болоо. Тэгээд гоё гартаа болчихж байгаа юм шүү дээ. Бидний бактери тэр амьдралын хувьд бол бид бол агуу нөхөр байгаад маш аимшигтай хэднэр ч алж чаддаг. Хэдээр ч буцаад бий болгож чаддаг. Аимшигтай амтан байгаа та тийм их бол. Өмнөх хүн туйлтнуудын үед онгод буудаг байсан уу? Буулгүй яах вэ? Тэгээ тэр онгодууд одоо хаана байгаа юм бол тэд нар мөхчихсөн. Тэр үеийнхэн тэгээ хаагддаг гэсэн үг. Мөхчөөр нь хаалт болдог. Бид нар тэгэхээр хаагдаж болохгүй юм байна. Хаагдаж болох юм байна. Мөхөл юм бол одоо тэр цаг үеэс хүн төрлөختний одоо өмнөх цаг үеэс тийм байсан юм аа гэж хэлэх хүч байхгүй гэсэн үг. Онгод эц байхгүй.
Ягаад гэвэл шууд Тэрийг устгаад хаашаа явуулах вэ? Харин өөр тэнгэр өвөгийн байгаа ертөнц чинь юу гэстэй луу хүртэл байж байгаа гэдэг. Энэ өмнөх бүх соёл үргэлжлүүдээс үлдсэн ан айдаа тэгээ тэр бүх зөвлөдүүдийг тэр бүх хөдөлгөөнд өрнөлийн тэр болгоныг ингэ сорж авна гэсэн үг шүү дээ. Нөгөө хар нөхрөө юу? Үгүй ээ өөрсдөндөө хувиргаа сороод авна. Тэгэхээр тэрийг дахиад ашиглахгүйгээр хувиргаад өөртөө сороод авч байна гэсэн үг юм. Тийм тэр зэрэгэлдээ ертөнц юм. Биш ээ. Устгаад тэгээд кал шинэ Соргоочж байгаа. Хүнийх нь сүнсний зүйл. Зэрэгэлдээ ертөнцийн гэдэг нь болохоор байна шүү дээ. Одоо энэ өөрийнхөө ертөнц чинь үүсч эхэлж байгаа да. Энэ болгоны бүх дурсамжийн дээдсүүд нь тэр лүү шилждэг гэсэн үг. Энэ ертөнцийн тэнгэрийн биш. Энэ ертөнцид одоо хөрс дэлхий үүсч байгаа шүү дээ. Үүсэн бий болох энэ болгоны дээжүүд тийшээ шилждэг. Тэгэхээр тэр нь амар олон тоотой байж болно гэсэн үг. Маш их. Энэ нь тэр болгоны түүх болгоныг хадгалж байна. Тийм сав гэдээ ойлгож байгаа. Тэр түүхээ зөвөө одоо бид нар жишээлбэл өөрсдөө сүнсээр яваад ч юм уу тэндээс хэрэгтэй мэдээлэл олоод авч болох уу? Мэнд өвөө ч юм бишээ. Тэнгэр өвөө ч л байдна. Хаалттай тийм хаалга байдгийн. Тэрүүгээр орж гарах боломж бий чинь дийлэхгүй. Яагаад тэгэхээр та нар махан бийтэй. Өөр газар руу шилжих гэвэл шууд өгөхөөс өөр замгүй. Өвөөний сони юм асуу. Заавал би тэр хүний ухамсараасаа гажаа тэр хар төлөвтэй болоо. Тэгээд мэдээж дээд ингээс нь тэр за тэр наваас нэг баримтлах тушаалаа аваад нэг юм ирлээ гэхэд би тэр зэрэглэлээр үе ч юм уу зүхтаж дөнгөх юм бол намайг олж чадах болов. Зүхтаж чадахгүй. Энэ ертөнцөөсөө зүхтаж чадвал. Тэгээ нэг сүнс болвол яах вэ? Тэгээс болоод тэн дээр чинь бас харгалзагч гэж байгаа шүү дээ бас. Харгалзах чинь дийлэх хэрэгтэй болох нэ тэгвэл. За тэгтлээ бэлтгэл хийх юм байл үү дээ. Тэндээ. Онд ирж байна уу? Ширүүн залуус бай. За тэгээ шийдэгдэх болчих юм бол өөр цаг хугацаараа зугтвал баригдахгүй байж болох юм биш үү? Муу аргаараа бодвол. Мэнд өвөдөө тохиролцохгүй юм биш ээ. Тэнгэр өвөдөө тохиролцохгүй. Тэгээд гэр өвөө юу гэх юм. Өө нь болохгүй бол тэгэл чамд нэг хэрэгсүр барил үгүй тэнд тэгэл нуугдаа шүү. Газар хийцэн болж үлдэх юм уу? Газар хийц. За та. Тэгэл нэг ингээл хүн амтай айлгал ингээд миний газар яах гэж та нар ингэсэн гэл. Ямар хөө царайтай байх вэ? За яг хөө ихтэй тайван байгаад байх бах уу. Гэхдээ гол нөө хажууд автомат ухаж мухаад газрын сүйтлээд эхлэх юм бол тэр үед огширч магадгүй л. Эсвэл миний бушиг ухаад ирвэл гайхах гэсэн. Уурлал. Айгу бол баахан зүгээр нэг утаа өгчих тэгэл болий уурлахаа болий гэх үү. Утаа өгчих эсвэл нэг нүтгэн эмэгтэйчүүдээр дахил өөр гэх үү гэж байгаа ч. тэгээд Эмэгтэй намайг гэх бас дуртай. Өөр ингээ буултаа дуусгах. Хамгийн гол нь та өрсөд 10 нээлттэй заавал бичиж тэмдэглээд бүгд зэрэг авчрах хэрэгтэй байна. За. Тэгээд маш удаан хугацаагаар ярилцсан гэсэн үг. Дор бүр чинь өөрөөсөө ярина. Дараа 7 хоног болох уу? За тийм. Бичиж тэмдэглэж авчир. Тэгээд ээлж дараалан хэлцнэ. За зөвөн ингээ боллоо. Сайхан холцохоор орсон. За.